Сайн уу манайхан зөмнөх парт 2-оос санаж байгаа үстэй те. Колденсманаас сурж харин Ричи дохын алдар авсан гэдгээсээ шинжилгээнийхээ хариуг сонсохгүй явж байгаагаар төгссөн. Тэгвэл одоо харин бүгдээрээ парт 3-аа үргэлжлүүлэн хүлээн авч үзцгээе. 2 жил өнгөрч 1988 он болж Англид дохын алдрын талаарх сонин сэтгүүл телевизийн нэвтрүүлэгч нэлээд гардаг болжээ. Манай хэдийн нэвтрүүлгүүдийг бүр хүлээж байгаад анхааралтай гэгч нь үзэх ба. Харин Ричи маань дохын алдар авсан байж магадгүй учраас өөрийнхөө нуруу, арьс, нүд ам хамаргээд л өглөө болгон ямар нэгэн толб шарах гарч юу гэдгийг шалгаастай. Ингэж зовж байхаар 2 жилийн өмнө л шинжилгээнийхээ хариуг авчих байсан шүү дээ. Дүрсэлэгдэн манайд нэг танилынхаа оршуулганд оролцож байгаа нь харагдах ба. Бас л дохын алдраар нас баржээ хөөрхий. Манайд оршуулган гадаа ярилтан зогсох ба сая талигаж усан залуугийн ээж хүүгээ ижил хүйстэн гэдгийг мэдэнгүүтээ шууд л гэрээс нь өгөөд хаалганыхаа цойжийг хүртэл сольсон гих зэрэгээр ярилцаж байтал тэнд байсан хөлмөтаах хөөш та нар муусан гомонууд уу та нар миний дүүг уруу затснаас болоод тэр үгчглээ муусан өвчин тараасан балиар юмнууд гих зэрэгээр харааж эхлэх ба бас хөлмөтан байж зодох гэж дайрж байгаа л харагдана. Манай эдийн гэрт жилийн аав ээж зочлон ирсэн бөгөөд охин нь гей залуустай байр түрээсэлж байгаад ердөөсөө уралсангүй. Харин ч бүр тэднийг улмал дэмжиж сэтгэлийн дэм өгч байлаа. Английн засгийн газар дохын алдрын эсрэг олигтой арга хэмжээ авахгүй бүр дээр нь дохын алдартай хүмүүс зориулж эмчилгээ хийхгүй байгаа тул манай залуус дараа 7 хоногт засгийн газрын урд жигсаал хийх гэж байгаа юм гинэ. Тэгээд дээрэс нь жил Ричи 2 эднэр дундаа хамгийн өндөр болохтой нь болохоор энэ байраа бүрмэсэн худалдаа авахаар болж байгаа юм гин. Жилийн ээж хэлж байна. Пөөх, та хоёр тэгээд зээлээ яаж хийх гэж байгаа? Ричи, банкнууд гей залууст зээл өгдөггүй гэж сонссон. Чи яаж зохицуулах гэж байна да? Хэмээн асуухад би болгоно л гэж байна. Харин Роскогийн хувьд нөгөө баян эртээ явуулдаж энэ нэрээр тэтгүүлдэг болтжээ бүр. За дараа 7 хоногт ерхий сайд ирэх чухал уулзалт болно. Чи хамт явъя шүү. Ажлаа зохицуулаарай л гэж байна. Ричигийн хувьд дохын алдар авсан байж магадгүй талаараа найзуудтай хэлэлгүй ортоос нууж ганцаархнаа энэ бүхний эсрэг тэмцгээр шийдсэн бөгөөд Сэвитмен, Дэвидмен гэх мэт 9 жорын витмен эргэлж түүхийн өндөг идвэл доход гэрдэг гэсэн цоо ярианаас болж өглөө болгон түүхийн өндөг уух ба бүр өөрийнхөө шээсийг уувал доход гэрдэг гэж сонсоод шээсээ хүртэл ууж 9 жорын зүйлэл туршин үзэж байлаа. Тэгснээ бүр дохын алдартай нэг залуу аккумуляторын хүчил уусаар байгаад халдвараа эдгээсэн гэж сонсоод доктор залуусын хамтаар аккумуляторын хүчил хүртэл уух гэж байсан ч арайч зориг нь өрсөнгүй. Гэхдээ мань хүн эмнэлэг орж зоригсонгүй. Шинжилгээнийх нь хариу эрэг гарчихгүй гэдгээс үгтлээ айж байгаа болохоор эмнэлэг рүү гудамжны уцаар залгаж доктор өвчтнүүд дөгдөг ATZ гэдэг юм байдаг гэсэн. Тэрийг хаанаас авах вэ? Хэмээн лавлаа асуусан ч англи тэрэм нь орж ирээгүй байгаа юм байна л да. Дүрсэлгдэн баян хэлж байна. Дараа 7 хоногийн ерхий сайдын уулзалт 25-нд болохоор болсон. Хэмээн хэлэх ба 25-нд манай чинь уулна нөгөө жагсаалаа хийх гээд байгаа штэ. Чи 25-нд надтай хамт явъя шүү. Дандаа цагаан арснууд байгаа болохоор зурагтаар гарахад хэцүү харагдах гээд байна. Чам шиг мэрсээр хар залуус хэрэгтэй байна л гэж авч байна. За одоо тэгээд мөнгөний навтын чинь яаж татгалзах вэ? Явахаар л боллоо. Харин нөгөө талд Ричи жил 2 маань ягаан байшингаа өрсдөйм болохоор зээлийн өсөлтөө өгтөл хэд хэдийн юм асууж байснаа. Ноёр Ричи, та ижил хүстэн биш үстэй гэд асуухаар нь үгүй л гэлээ. За тэгээд ягаад ийм хувийн асууж байгаа юм гэхээр тухайн үед ижил хүснүүд дохын алдраар маш их өнгөрч байсан болохоор зээлээ төлж чадахгүй нас орчихгүй гэдгээс сэргийлж байхгүй юу энэ гарууд. За ингээд манай хоёрын зээл амжилттай бүтээж түрээсийн байшингаа өөрсдийнх болгоод зад парти нэ. Айш гэрийнхээ орхон сургуульд багшлахаар ажилд орж л дээ. Гэтэл сургуулийн удирдлагууд мань хүний байга байдал бие авч яваг нь хараад шууд гей гэдгийг гадралцсан гинэ. Тэгснээ бүр үдж байгаа юм шиг номын сан руу ороод ижил хүснүүдтэй холбоотой сурах хүчиг сэтгүүл юу л байна бүгдийг шүүгээд тэгээд устгалд оруулаарай гэсэн даалгавар өгсөн гээд Айш үнэхээр их бухимдалтай байна. Тэр өрөө нэлээд уусан байсныг хэлэхүү Айш Ричиг өрөөнд орж ирснэ. Тэрж аваад жанжин болох гээд бахаар нь Ричи ямар дохтой гэдгээ хэлэлтэй биш. Би хүсэхгүй байна гэж хэлэл явууллаа. Хэд хоногийн дараа Ричи маань уран зөгнөлт киноны зураг авалтанд оролцож байх үеэр найруулагч нь зураг авалтыг зогсоосноо Ричиг амар өрөөс нэлээд ажиж байснаа. Хүмнэ, чиний наад арьс чинь яач хав вэ? Нэг л өөр байна да. Химээ хэлэхэд энэ үг түүнд нэгийг бодогдуулсан бололтой. 2 жилийн өмнө зүхтаасан эмнэлэгтээ буцан очиж эцэст нэг юм дохын шинжилгээ өгдөг. 2 жил өнгөрсөн болохоор шинжилгээний ариуж удалгүй гардаг болж. Ноёр Ричи, харамсалтай нь та дохын алдар авсан байна. Химээ хэлэхэд Ричи угаасаа өөрийгөө гадралж байсан болохоор энэ муу мэдээг их л тайван хүлээж авдаг. Эмч нь хэлж байна. Та ийм үед ганцаар байх хэрэггүй шүү. Ойр дотныхон найз нөхдөдөө ойр байгаарай. Химэн захихад мань хүн ажилласаа хэд хоногийн чөлөө авч төрсөн нутг руугаа буцдаг. За ингээд гэртээ яваа ортол гэрийнх нь байхгүй байсан тул хоолыг явж итэл ээж нь орж ирээд "Пөөх, Ричи хизээ ирсэн минийх үү?
Чи хизээ хоол идэг болчихов? Янз бүрийн юм болоо юу? Гэдэл яг л ээж хүний зэн сонгоор асуугаад эхлэхэд зүгээрээ. Та хэдэд сайхан хоол иж өгөө. Бүх зүйл хэвэн л гэж авч байна. Манай залуу гэрийнхэндээ сайхан хоол бэлтжгээд өөрийнхөө талаар хэлье гэж утсан ч яг ч юм хамаг биеийн салгалаад зориг нь өрсөнгүй. Хамт олох нь байтхан аав ээжийнхээ нүд рүү чи ихсэлж харж чаддгүй шүү. Би ер нь гарлаа. Гадуур найзуудтайгаа уулзлаа. Гэдэл аавтайгаа муудалцах шахуу гараал явна. За ингээд бүр 10 жилд байхдаа крашлтугсэн залуугийнхаа ажилдаг баар руу яваад орохваа. Мань залуутай минь мэдээд уугдан бакала пив цааш нь харуулад авна өө. Краш харсан шигэ пив зэлгэлж дуртай дугаа сонсон дохын алтураа төрж болтгой мартаал авна. За ингээд баар хатал ууж угаад мань залууг ажлаа тараад гараад ирэхэд нь чи найзаагаа төхүүлжгүй биз гэхэд тэг яал гэж байна. Тэгснээ замдаа явж байхдаа ричи анда бүгдээрээ сургуулаараа очдөг байсан далайн эргийг санаж гинөө. Тийшээ очиод ганц лаац пив уучих уу. Хуучны цагаа дурсъя л да. Гэд гуугаад байхаар нь нөгөөтг нь хамт явахыг зөвшөөрдөг. За ингээд манай хоёр далайн эрэг дээр пив унгаа 10 жилийнхээ хөгтөө явдлуудыг дурсан нилээн инээлдэж хөхрөлдөж байтал ричи. Чи манай сургуулийн хамгийн царайлаг залуу байснаа мэдгүй. Ер нь бол найз нь ижил хүснэ л дээ. Гэт хэлтэл краш нь тоглоод байна уу? Чамайг харвас л гей гэдгийг чинь мэдэн штэ өгшөө. Тэгтээ зүгээрээ надад чи гей байна уу, юу байна уу хамаагүй. Дохол алдаачихгүй шүү дээ. Химээ тоглоё хэлэхэд ричи худлаа инээж л байна. За тэгээд халдсан байсныг шилхүү. Би чамайг олон жил крашсан. Чиний үс нүд гэдэл би үнэхээр дуртай. Энтэр гэж байгаад краша уурлуулаад авна. Би чамайг булна согтоож байгаад үнсээд авчийл гэж утсан. Гэхэд краш нь тэсгэл алдаж. За ричи, би гей биш шүү. Хуучны танилуд болохоор л ганцхаз пив ууя гэж утсан. Одоо хоёул хари. Гэд машиндаа суун буцацгаалаа. Ричи, би тулдаал теслээ шүү. Чи өөрхөнд ингэж ярьсан бол чамайг шууд цохиод авах байсан. За тэр ч яах вэ? Чи жүжигчин болсон гэсэн баха. Атаархаж бай шүү найз минь. Тэгтэл би энд бааранд зөөгчөө хийсээр л над ч л амьдэрдэг юм штэ. Явж Холливуудад том од болтоо. Гэж хэлэхэд ричи асгартлаа уйлаад эхэлж байна. Би хизээч тийм зүйлд хүрч чадахгүй. Одоо бүх юм оройтсан. Химээ хэлэхэд краш нь бүр гайхаж. Яагаад? Ямар нэг юм болоо юу? Химээ асуусан ч ричи өвчнийхээ талаар хэлсэнгүй. Амжилт хүсээд хоёр тишээ салдаг. За ингээ удалгүй 25-ны өдөр болж жагсаалаа ихэд бэлэн болжээ. Гэхдээ Роско нөгөө баян ахтайгаа уулзалтанд явах гээд байхаар нь жийл. Чи бидэнтэй хамт жагсахгүй мó? Нэг ч гэсэн хүний нэмэрчтэй найзаа. Энэ бүх зүйл Коллинсийн төлөө штэ. Гэсэн боловч би Коллинстэй нөрөөнд олон жил амьдарсан. Коллинс насаараа зөв амьдарсан. Гэтэл яасан? Доховод одоо бурхны оронд байгаа үстэй. Би ганц амьдралаа ийм юмд үрж чадахгүй гэж хэлэн гарч боддог. За ингээд уулзалтан дээр Африкийн орнуудыг төлөөлөн зогсож байтал баян ах хүү хурж ирснэ. За буугаад ир. Ерөнхийсэд ирсэн байгааг нь. Одоо огтж аван заа юу. Энтэр гэж байснаа. За нөхөр минь. Чи тэгээд дээд зэрэглэхний уулзалтан дээр хажаа чи юм яриад байва. Чам шиг гудамжны юмнууд янз янзын үг хэллэг хэлдэй шүү. Ойлгосноо? Химээ Роског тултлан доромжлоо ичдیں۔ За энэ үед л манай хүн буруу үнтэйгээ учирснаа ойлгож уулзалтыг орхин явдаг. Манайд жагсаалаа хийх гэсэн чи 50 өрхгүйн цугларсан байсан ч жилийн аав ээж талигааж Коллинсын ээж энтергээд тэднийг дэмждэг олон хүн нэмэгдэн ирэх ба. Удалгүй Роскоч нэмэгдэн ирж хүч нэмнэ. Гэхдээ энд ричил байсангүй. Яг тэгэхээр олон танигдсан жүжигчин уучир иймэрхүү жагсаалд оролцчихвол ижил хүстэнгээд ажлаа алдах эрсдэлтэй учир тэр байлаа. За ингээд манайд Лондонд байрлах Английн засгийн газрын ойролцоо эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлдэг. Манай улс оронд өчнөө ижил хүстэн залуус дохын алдураар толгой дараалан нас орж байна. Гэтэл манай засгийн газар энэ өвчний эсрэг эмчилгээг одоо хүртэл эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй байна. Дохын алдуртай хүмүүст анхаарлаа хандуул. Гэх зэргээр цагаан ойлгоор орилж байтал тэр дөрөө бахан цагдаа нар хүрээл ирж байна. За тэгээд өвчөө авчна гэж айсан уу яасан нэг удаагийн бэлэн өмсөж байгаа л харагдана. Ингээд жигсэг залуусыг нэг нэгээр нь чирж олон нийтийн газар өөмөө саман үсгэлээ. Гэдэг хэрэгээр машиндаа чихэж эхэлдэг. Тэгснээ нэг нь жилийг чирж байснаа шууд цохиод авд юм да. Эмхтэй өнгөж тоож байгаа ч юм балга. Энэ үед ричи гинэт гарч ирснээ найзыгаа хамгаалж цагдаа нартай барилцаал авч байна. За ингээд манайд нүүр ам нь хөгжсөн цагдаагийн машинд ачигтын явах ба ричигийн уруулан сэтрээд цус нь гарсан байхаар нааш ямхандаа цусыг арчих гэтэл битгий миний цусанд хурж болохгүй шүү. Химээ хэлэхэд бүгд гайхаж айн ягаад цусан чинь хурж болохгүй гэж. Химээ асуухад ричи дохын алдар авсан талаараа найзуудаа эцэст нь нэг хэлж сэтгэлээ онгойлгоно. 2 жил өнгөрж 1991 он боллоо. Ричигийн ээж нь залгаад замныхүү юу иж байна да. Чи Крисмсаар гэртээ ирнэ өстэй. Гэхэд мань хүн ээжээ одоо 11 сар л болж штэ. Тэглэж би Крисмсийн үеэр зураг авалттай байх юм л да. Очиж чадахгүй бах та. Химэн хоолойно чичрэн хэлэхэд ээж нь "Хүмүүнээ чи гэртээ хизээ ирэх юм бэ? Залгах болгонд л ажилтаа гээд бултаад байх юм. Ямар нэг юм болоо юу?" Химээ асуусан чи манай хүн үгүй. Зүгээр ажил ихтэй байна. Дараа яригээл тасалдаг. Манай дөрөө холоо эдингээ ойр зүрийн зүйлс ярилцсан сууж байсан ч ричи үе ханиалгаад би энэ ерөн л тар байгаа болтой.
7 болчих эмээ хугацааг боллоо. Гээд манай хүнд овоо хитэн эмээ уулгаж байгаа л харагдана. Энэхэд юу азар жил шиг сайн найзтай юм бэ гэж бодмоор санагдсан шүү. За ингээд манайд унтах гэж байтал түс тас гээл явчлаа. Ричиг өрөөлөө яваа ортол маньхүү орноос унтсан босч чаддгүй шүү. За тэгэхээр тэр дөрөө түргэн дуудаад Рижитэй хамт эмнэлэг рүү явах ба. Хуршайлах нэгч гарч ирснээр яасан ийсэн гээд хэрэгт дурлаад байна бас. Ингээд Ричиг талигаж колонс хөвтөж байсан дохын алдартай залуусын эмнэлэг тавьчрах ба сувлэгч бүсгүй хэлж байна. Өнөөдөр амралтын өдөр болохоор манай эмч маань алга байна. Өглөөр тэрээд найзагч нь үзэн санаа зовлтгүй. Химээ ярьж байхдаа нэг өрөөний хажуугаар зөртөл нэг залуу ганцаархнаа тааз чиртээ өвдөж байхыг хараад хөөхий залуу. Өмнөх сар л манай эмнэлэгт ирсэн. Сарын хугацаанд хамаатан садан найз нөхдөд нэг ч хүн эргээгүй гэд боддоо. Химээ хэлэх нь жилд үнэхээр гунигтай санагдж байлаа. Энэ эмнэлгийн өрөө болгонд л доктор залуус өглөө үлэн хөвдөх бөгөөд энэ бүх хүмүүс тоотохгүй нас барна гэж бодохоор л үнэхээр яс хавталцсан байлаа. Маргааш өглөө нэмж Ричиг үзээд дохын алдрын улмаас цээжинд нь хавдар үүссэн тухай хэлэх ба. Хавдрыг нь багасгахын тулд химийн эмчилгээ хийж болно. Гэхдээ химийн эмчилгээнд орчвол ус чинь халзарч арьс чинь хатан бие чинь их сүлдэнэ. Химээ хэлэхэд Ричи удаан амьдарч л байвал тэр яах вэ? Шууд химийн эмчилгээг эхлээл гэж авч байна. Тэр өрөө Роско найзаагаар их гээд эмнэлэгт явж байхдаа тэнд байх нэг өрөөнд аав нь сууж байхыг хард юм да. Аав, та энд юу хийж байгаа юм бэ? Энэ дандаа над чиг ижил хүйснэ төвчж байгаа. Та чинь ижил хүйснүүдийг үздэггүй үстэй. Чөтгөр шүгсэн гэд байдаг үстэй. Химээ гомдлоход Роскогийн аав өөрөө номлогч болохоор энэ тентгийн эмнэлгүүдээр явж ижил хүйстэн залуустай уулзаж тэднийг адислан олон зүйлийг ойлгосон юм гинэ. Тэгснэ гинэт байц та. Роско чи нэмлэгт юу хийж байгаа? Арай минийхөө чи дохавцсан биш үз? Химээ асуухад үгүй би дохаваагүй. Химээ хэлтэл бурхандаа баярлалаа л гэж мөргөөд байна. Хөөмөн чамайг ойлгоогүй энэ олон жил явсанд аавыгаа уучлаарай. Химээ эцэст нэг чин сэтгэлийн уучлалт гуйж байна. Жил аш хоёрын хувьд ээлжилжрээ найзаагаа сахин сахиур их бөгөөд Ричи хэлж байна. Би тэр өдөр Дексийн руу хартал харт тол байсан. Тэгэхээр би яг л Дексээс салдар авсан бах уу. Рекс одоо амьд байгаа болов. 2 жилийн өмнө л би энэ муцсан гэж сонссон. Би дохын алдар авснаас хойш бусдад тараахгүй хичээн маш олон сар өөрийгөө барь твцсэн. Гэхдээ сэтгэл санаагаа өргөх санаатай баранд орж хаяа явдаг байсан. Тэгтээ хэтрүүлээ уучвал өөрийгөө барьж чадхаа ойлж царайлаг залуустай унтдаг байсан. Би өөрийгөө дотоо гэдгийг мэдсээр байж олон залуустай унтсан. Тэгэхээр би ялуурчин гэсэн үг үү? Би хэдэн залуугийн амьдралыг алсан бол химэн хамаг үннээ найзуудаа хэлж дотроо онгойлгож байлаа. Гэтэл энэ үед гаднаас Ричигийн аав ээж ороод ирд юм да. Манайд бүр гайхаал явчихна. Ричи, чи энд юу хийж байгаа? Яагаад эмнэлэгт байгаа юм? Сувлагч нар чамайг халдвар төвчин авцсан гэд байна. Юу болоод байгаа юм бэ? Гэхэд та хоёр намайг энд байгааг хаанаас мэдсэн бэ? Химээ асуудал. Чи гэртээ ирэхгүй байхаар чинь бид хоёр өөрсдөө эртэл танаа хөршийн хар арьс бүсгүй чамайг энэ эмнэлэгт хэвтэж байгааг хэлсэн. Юу болоод байгаа юм бэ, Ричи? Чи ямар өвчин авсан юм? Гэх үед Ричи энэ бүхнээс зүгтах аргагүй болж ээжээ би дох авцсан. Би ижил хүстэн. Химээ хэлэхэд аав ээж хоёр нь бүр шок. Дахиад юу ч битгээр чи өхгүй заа юу? Аав нь чамайг идгэн. Энтэр гэж байснаа гараал явчлаа. Жил ээжийг энэ тавьшруулах гэхэд чи дут би хүүтэйгээ ярьж байна. Ричи чи юун дох юун ижил хүсч яриад байгаа юм бэ? Би чамайг төрүүлж өсгсөн хүн чамайг мэдлгүй яад юм бэ? Химэн бөөйн болж эхлэх ба би чамтай ярихгүй. Эмчтэй чинь л ярина. Гиснээ сувлагчдэр нь очиод орилж хашгичаал эхэлж байна. Миний хүү тэр өрөөнд төвчээд өөрийгөө дохтой гэд байна. Үний юм уу? Чи тэр эмчигээ хурдан дуудаадах. Би ярилцмаар байна. Гэд хамаг уураа гаргаал байна. Жил түүнийг дагуулan өөр өрөөнд орж тавьшруулах гэсэн чи тавьширсангүй. Ричи ижил хүстэн биш ээ. Миний хүү царайлаг болохоор л залуучууд эргүүлсэн биз. Энтергээд хүүгээ өгөөсгээд байхаар нь жил эгчээ та нэг л сайн ойлгохгүй байна да. Ричи ижил хүстэй шүү дээ. Тэр санд хэлэх гэж зөндөө оролцсон ч зориг нь хүрээгүй. Химээлхэд асгартлаа уйл айл эхэлж байна. Тэгснэ гэр зам нь өөрчлөгдснөө жил рүү дайрж би чамайг мэдээд 6 жил болж байна. Тэгэхэд чи нэг ч удаа над руу залгаад Ричигийн талаар хэлчихэж болсонгүй юу? Чи мө балиар амтэн манай гэрт өчнөө ирчгээд надад худлаа ярьсан байна. Мөн үлгчин гэж харааж ирснаа гараал явлаа. Ричиг өрөөл яваа ортол нөгөөх нь уучлаарай. Намайг өмнөхөр уучлаарай ээжээ. Гэдгээс өөр зүйл хэлж чадахгүй байна. Миний хүү, миний бяцхан хүү. Яагаад энэ муухай өвчнийг авчихв та? Чи эртхэн ээжтэй хэлэхгүй яасан юм бэ? Одоо аав ээж хоёрын чамайг гэрлүүг аваад явнаа. За юу, бүх юм сайхан болно л гэж байна. За ингээд энэ хоёр Ричиг эмнэлгээс гарган төрсөн нутагт нь авчирж гэрээр эмчилгээ хийж эхэлжээ. Жил тэднийх рүү залган сайн байна уу гэжээ. Ричигийн бие нь ямархан байна да? Уцаар ярьж болох уу? Гэхэд одоо унтцсан байна ярих боломжгүй. Гэд бахаар нь ихчээ Эш бит хоёр танаа уцад очиод Ричитэй уулзчихъя тийх үү? Гэсэн боловч тэг шаардлагагүй. Гиснээ уцаа тасалт юм да. Ричиг ээж хүүгээ найзуудтай нь уулзуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа нь эндээс харагдж байгаа юм л да. Ээж сая хин ярьсан юм бэ?
Гэхээр нь жил байна. Гэхэд Ричи жил юу гэж юм да? Намайг иргэнэ гэж юм уу? Гэхэд нээх муухай. Үгүй ээ. Жил ажил ихтэй завгүй байна гэсэн. Ирж чадахгүй байхад да. Гэж авт юм да баялааргаар. Тэгснээл хүүгийнхаа бага насны дурсамжийг харин 9 шидийн зүйл ярьсан ч Ричи найз нөхдөд санан хэцүүхэн байгааг дааж ойлгохгүй байгаа мó ааши. Гэхдээ Жил Роско хоёр зүгээр суухыг хүссэнгүй. Ричигийн төрлөх хот руу очиж гэрийнх нь ойролцоох зочид буудалд буулаа. За тэгээд тэднийх рүү залгаад "Игчээ, би танай хотод ирсэн яг хажуухан чинь байна. Ричитэй 10 минут уулзчээ" гэсэн боловч үгүй гээл тасалж байна. За ингээд маргааш өдрөн залгсан боловч дахиад зөвшөөрсөнгүй. Нөгөөдөр нь дахин залгасан ч Ричитэй уулзуулах шинжгүй шүү. Ричигийн бие өдрөөр л муудан одоо бүр нэлээд царай алдаж хоолоонч цаашаага орчжээ. Ээж, би хэдийд хавсан ч Лондон өнгөрөөсөн амьдралдаа харамсахгүй байна. Олон найз нөхдөд олж хүсэл мөрөөдөлтөө ч хүрсэн. Би бүр жилтэй хамт байр авсан гэд боддоо ээж. Би найзаагаа үнэхээр их санаж байна. Та жилиг дуудаад өгөөч тийхүү. Би түүнтэй хоромжлолтгай ярилцмаар байна ээж. Химэн агуудаг. Дөрсөлөгдөн Ричигээ ээж жилиг дуудан уулзах ба чамайг зөндөө залгаж байхад чинь татгалцсан давжлаарай. Бас би их бүдүүлэг байсан байна. Гэхээр нь Жил за яах вэ ихчээ зүгээр. Тань ч гэсэн л хэцүү байсан биз дээ. Тэгвэл одоо танаад чод Ричитэй уулзаж болох уу? Гэхэд Ричи нас барсан. Өчигдөр өдөр орондоо амьсгал хураасан. Гэж хэлэн Жилийг шоконд оруулнаа. Эмчнэр үзээд зүрхнээсээ болоод нас барсан байна гэж хэлсэн. Хавдраар биш шүү. Тэгэхэр чи намайг буруутгах гээд хэрэггүй. Лондонд байсан жалгаагүй л өнгөрөх байсан. Гэт ёо, үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүн юм аа. Хүн өчөөд байхдаа л өөрийгөө өмөрөөд байдаг. Өчигдөр өнгөрсөн гинэ. Та тэгээд өчигдөр над руу хэлжиж болсонгүй юу? Ричигийн сүүлчийг юу байсан бэ? Гэхэд мэдэхгүй. Би доод давхарт байсан. Хоёр давхар руу гарах үед тэр аль хэдийн амьсгал хураасан байсан. Гэж жишимчгүй хэлэхэд Жил үнэхээр бухимдан. Ричи сүүлийнхээ мөчөд гав ганцаархан амьсгал хураасан байж тээ. Та хүүгийнхээ хажууд байж болсонгүй юу? Миний буруу биш гинэ. Энэ бүхэн таны буруу байх шүү. Би танаад очих болгонд та хоёр хүүгээ байнга шүүмжилж гоочилдог байсан чинь үнэн биз дээ. Ийм хүмүүст Ричи яаж үнэнээ хэлэх юм бэ? Бодоод үзтээ. Та өдийн хүртэл хүүгээ ижил хүстэн гэдгийг чи мдээгүй үстэй. Та яджил сүүлийнх нь мөчөд түүнийг ойлгож хайрлж болох л байсан. Гэхдээ та тэгээгүй. Та түүний үхэлд хамгийн буруутай шүү. Гэж хатуухан хэлээл хаялаа. За ингээд Ричи насарсан талаар сонссон найзууд нь ч бүгд хямраал явчихнэ. Манай хоёр маань Лондондоо буцаа очиж найз нөхдөөрөө цуглан Крисмсийн баяраа тэмдэглэж байсан ч тэд Ричиг дурсах бүртээ нулимсан цэлгэнж уйлгатай уйлж инээхтэй инэн энэ хэцүү цаг үеийг хамтдаа өнгөрүүлж байлаа. Ганцхан улдах амьдралдаа хэн нэгнийг зөвхөж үзэн ядаж амьдрахад дэндүү богино гэдгийг ухаарсан Роско гэртээ очин аавтайгаа авлирах бөгөөд харин Жил маань эртний эмнэлэг рүүгээ орж байв шүү. За тэгээд нөгөө ойр дотныхан найз нөхдөд хин чирэгдэхгүй ганцаардмал залуугийн өрөөлөө явааларж байна. Намайг Жил гэдэг. Би түр хажуу чинь байх гэсэн юм аа. Санаа зовлтгүй. Би чамайг маш сайн ойлгож байна. Химэн гарыг нь барихад мань залуугийн нүдэнд нулимс зээлэгнээл явчихна. Хэдий найзынхаа сүлжийн мөчөд хамт байж чадаагүй ч үхлээ үлэн ганцаардаж байсан нэг ч гэсэн хүнд урам зориг өгж сүлийн мөчөд нь ганцаараа биш шүү гэдгийг мэдрүүлж байгаагаар энэ бол нүгэл цуврал маань ийхүү дуусч байна. За тэгээд энэ цувралаараа дохын алдартай хүмүүс ч юм уу ижил хүсний хүмүүсийг ялгуурлан гадуурхах ямар ч сэтэл агуулаагүй шүү guys. Голны 8 шиг төвчин 80-д оны үед ер нь ямар хуу байсан энэ өвчнөр халдварсан хүмүүс яаж зовж ганцаардж байдаг талаар багцуултгай мэдлэг мэдээлэл өгөх зорилготой оруулсан шүү. Дохын халдвар 1980-д оноос эхлэн дэлхийн том улс орнуудаар тархаж эхэлсэн хэдий ч яг үүсэл гарал нь бол 1920-д оны үед одоогийн Камерун улсын зүүн хэсэгт шимпанзе сармагчнаас хүн рүү дамжсан байгаа юм л да. Угаасаа Камеруны ард иргэд манайхан малын махаа иддэг шиг сармагчны махаа ихээр иддэг. Тийм болохоор дохын халдвар махны дэлгааны үеэр ч юм уу эсвэл дутуу шүүрхийн махнаас хүнд анх дамжсан гэж үздэг. За тэгээ энэ халдвар Конго голыг даган халдварласаар тухайн үедээ маш их хүн ам суурьсан одоогийн Конгогийн арчилсан улсын нийслэл Киншасад тархсан байгаа юм л да. Тухайн үед Конго өөрөө Бельгийн хамт улсын колоничлалт байсан бөгөөд төмөр зам, далайн тэвэр, замгүүр гэд байгууламжуудыг барихаар маш олон гайтигаас ажилчид ирж суурьсан байсан бөгөөд ер нь л хаасаагүй агаарын тээврийн давтамж нэмэгдэн аялал жуулчлаж хурдастай өснөөр дохын халдвар хурдан тархах шалтгаан болсон юм байлээ. За тэгээд Конгогоос халдвар авсан гайти ажилчид 60-аад онд нутаг бутсан ба Америкийн дохын халдварыг судлаа үзэхэд гайтигаас дамжин орж ирсэн байдаг. За тэгээд 70-аад оны дунд үед дохын халдвар Америкийн баруун болон зүүн эргийн Сан Франциско, Нью-Йорк хотуудад маш хурцтай тархаж гисэн бөгөөд эндээс дэлхийн маш олон орн руу халдвар тархсан гэж хэлж болно. Английн үед 1981 онд хамгийн анхны дохын халдвартай хүнээ илрүүлсэн бөгөөд Америк руу байнга томилтоор явдаг ижил хүстэн залуу байсан байлээ. Манай улсын хувьд дохын халдварыг илрүүлдэг болсноос 13 жилийн дараа буюу 1992 онд анхны тохиолдлоо бүртгэж авсан бөгөөд Оросд сурдаг байсан залуу юм байлээ.
Тухайн үед халдар басныг олж мэдээд Оросоос Монгол руу шилжүүлж халдар түвшин судлалын төвийн байнгын хяналтанд байж байгаад 7 жилийн дараа буюу 1999 онд нас барсан. За хоёр дахь тохиолдол бол монголчуудын маш сайн мэддэг Камеруны хар жуулчнаас доховсон бүсгүй байгаа. За энэ мэтчлийн халдвар дарахсаар өдгөө 420 орчим дохын алдартай хүмүүс Монголд амьдарч байгаа юм байна. За тэгээ энэ 420-ны 85% нь эрэгтэй хүн байгаа нэг сонирхол татж байгаа юм л да. Энэ киноноос харахад ч тэр дохын алдар үнэхээр аимшиг харагдаж байгаа ч манай улсад хамгийн их хайх ёстой өвчин бол дох биш, харин бусад бэлгийн замын өвчнүүд байна л да. Жил болгон 12-оос 16 мянган бэлгийн замын өвчтэй хүмүүс бүртгэгдээд байгаагийн бараг 30-аас 40 гэдэг чинь бараг тал өрнө гэсэн үг шүү дээ. Тэмбүүтэй гарсан байна. Харин дохын үед бүр 0.1% ч хүрэхгүй байгаа. Тэгэхээр ер нь л залуус өсвөр насны дүүнертэй хандхад манайхаа нэг хүндээ л үнж байгаарай. Бас үнэхээр шаардлагатай бол заавал бэлгэвч ашиглаж байгаарай. Энэ кинонд ч гэсэн та харж байгаа бох тий. Зүгээр л бэлгэвч хэрэглэдэг байсан бол хэдэн хүний аим аврагдах байсан бай тий. Бид бүхэнд нэгийг бодогдуулах гоё кино болсон гэж бодож байна. За ингээд энэ хүрээд бичлэгээ дуусгая. Тэгээ удахгүй өөр киногаар иргэн уулзцаая. Бас драма зэг сувгийг маань subscribe дараагүй бол заавал орж дараарай guys.